За өдрийн мэндийг хүргэсэн сонсогчдоо Улаанбаатар хотод маань 15 цаг 26 минут орчим болж байна. За мэдээч бас сонсогч та бүхэндээ за 7 хоног болгоны энэ өдөр за сонсогч та бүхэнд бэлтгэн хүргэдэг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлэг маань за 9-р дугаар нь сонсогч та бүхний сонор төрөхөд бол бэлэн болсон байна. За студид хөтлөгч за ерөнхий редактор Шилтэй Багийн буюу Батбаяр, за хөөрхөн намуу Миний бий, за найруулагчаар Ууган Баяр нормаар ажиллаж байна. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. За манай намуунадаа бас өдрийн мэнд хүргье. Бид тэр чинь одоо ер нь аимшигын нэвтрүүлгийн дээр баг гарчаад байгаа юм шүү. Харин тэгээд байгаа юм шүү. Тэгээд байна тий. За бид нэр сая манай намуунаа хэллээ 9 дахь удаагийн дугаарыг бол одоо явуулж байна. Ер нь Шилтэй Багийн нэг булан байсан аимшигын нэвтрүүлэг сэтгэл хөдлөмж түүх маань. Тэгээ одоо бол бие дааж явсаар 9 нэвтрүүлэг явуулчихжээ. За эхний түүх нь хинээх вэ? За хамгийн ихний түүх бол миний түүх байна. За. За сайн байцгаана уу? Сэрэмжлүүлэх үүднээс энэ түүхийг бичье. За 16хан настай байхдаа гадаад явж сурах тэтгэлэгтээ тэнцчихсэн Бөөн Баяр бас эрч хүч оргилсон хүн одоо сургуулийнхаа хажуу талын нэгэн ресторанд зөөгчөөр ажилд орсон. Гадаад явахдаа ээж авдаа нэрмээс болохгүй хувцас хунаар за хичээл өмнө мөнгөө өөрөө олчих гэж бодож ингэж сургуулийн хажуу талын ресторанд зөөгчөөр ажилд орсон юм аа. За тэр гэхдээ ёстой хогийн газар байсан. Тэгэд зөөгч хийлгэн гिचээд одоо 0 цэвэрлүүлэн тэгэд ерөнхийдөө нөгөө бүх цэвэрлэгийг хийлэгдэг тийм газар байсан. За хоол гэж угаадас шиг давсгүй. Жижигхэн юм өгнө. За тэр ч яах вэ? Өглөө 8 дэрж цэвэрлэгээгээ хамгийн түрүүнд хийчээд шөнө 11 цагт хаагаад бас цэвэрлэгээ хийгээд 12 цагт тардаг. Үнэхээр их ядардаг байсан. Тэгээд гүрийгээд 3 хоног ажиллачаад сансрын түнэлийн тийшээ микронд суух гээд алхваа. Очоод буудлын дээр зогсож байтал шууд күртгний малганаас хүчтэй татаад хоошоо газар савуулчихсан. За тэгээд гайхаад хартал нэг одоо архичин намайг малгаагаар манд боогоод шууд харанхуй руу чирсэн. За 43 кг жинтэй би зүгээр л ингээд намраал чирэгдээл орж исэн. Яг тэр үед би ийшээ ингээд одоо чирэгдээд орох юм бол аимшигтай зүйл тохиолдно гэдгээ мэдээд гарнаас нь малгайгаа уугц татаж аваад эргэж мөлхөж хараад доороос нь хэд өшгөлсөн чинь согтуу байсан болохоор тэгсэн юм уу хоошоо унчихсан. Тэгээд би босоод гүйгч биш мөлхөгч биш шороотоо холилтоод одоо гэрэл рүү гөөх гэж оролцсон. Аюу хурдан гэрэлд гарч ирээд хартал гитэмс рүү уруудаад ирж байсан ах ич хоёр харагдахаар нь гүйж очоод дэгч нараа намайг ингээд нэг ах тийшээ чирээд гэд хэлж амжаагүй байтал араас гүйгээд ирчихсэн. Дахиад күртний карманаас биш малганаас татчихсан. Тэгээд би босоод гүйгч биш мөлхөгч биш тэгээд малганаас татсан. Би чи гээл орилол уйлал туслаараа энэ хүн гээл тэгсэн чинь хоёр настайгч тэр заваа юмыг надаас салгаад балиар юм чи яах гээд байгаа юм бэ зайл гэснэ ингээд над руу хараад машин зогсоогоод хурдан суугаад яв гээд такси барьж өгсөн. Би ч зам руу гүгээд харин азар айгүй хурдан такси зогсоод ингээд урд талд нь суух гэсэн дахиад миний хаалгатай ноцолдоод өөдөнд хүрээд ирсэн байсан. Үнэхээр аимшигтай. Дахиад тэр хоёр ихч гүйж ирээд л тэрнийг хойшин чирээд хурдан хөдөлгээд жолоот руу орилсон ч буйлаад л хурдан хөдлөөрэй гэд ингээд хэлсэн. Тэгээ одоо ингээд би бичиж явах тааж гэсэн ингээд амьсгал тавчтаад жоох урд хонь оруулж ингээд бичиж гинэ. Гэд тэгсэн байна. Тэр үед айснаасаа болоод тэр хоёр гайхалтай агчид баярлаач гэж хэлж чадаагүй. Царайг нь бол сандаг бол одоо нөгөө мянгата баярлаа гэж хэлгсэн. Тэр хүйтэн хаврын шүн одоо тэнд хинж байгаагүй. Ер нь Монголд байхад иймэрхүү зүйлс одоо гэхдээ энээс арай гайгүй. Одоо юу гэдэг нь шүн бүр ингээд одоо шүн алхаж явхад хажуугаар хүмүүс элдв бусаар ингэж нэгнийгээ дуудана, нэгнийгээ ингэж түлхэх гих мэтэр ингэж байдаг. Тэгээ маш их одоо юм гайгүй тэгээд маш их болдог байсан. Үнэхээр хэцүү санагддаг надаа.
Аюулгүй улсад удаан амьдраад одоо л эдгэрч их орноо санаж байна. Гэхдээ л одоо тийм хിവэрэ байгаа болов гэж бодохоор шууд л санахаа болчихдог. Хүний хүмүүс мууцсан гээд бүх хүнийг одоо алга болчихдоггүй юм байлаа гэдгийг бас мэдээсэй гэж бодсон юм аа. Хоёр ихчид үнэхээр их баярлаж авдаг шүү гэж дахин хэлмээр байна гэд тэгж байна. Тийм байна те. Тэгтээ юу амарын те ингээд нэг түлхээд нэг ингээд одоо болуулаад агтчих. Тэр нөхөр бүр зууралдаад байсан гэж тэр охин нэг бүр ингээд харанхуур авч орох гээд түнэл рүү авч орох гээд. Тэг ингээд бүр араас нь гүйж ирээд таксын цогтны хүртэл ингээд. Тийм байна. Хаалгатай ноцлоод байсан гэхэр ч юм бас амар. Харин тийм одоо тэгэж амар юм. Одоо ганц нэгээр ороо удаж явж байгаа бол нээд болгоомжтой байхгүй бол одоо өстой гай газар дороо шүү дээ. Иймэрхүү олон дотор сайнтай муутай байгаа. Иймэрхүү юм бол ер нь бас мэрсэр байгаа л баг. За дараагийн түүх нь бол миний түүх байгаа юм аа. За энэ бол хээр гадаа явж байгаад нэг одоо гүйдэлтэй таарсан тухай түүх байгаа юм. Болсон явдал. За би тэгээд уншиж ёо таадад. Дорнод аймгийн 19-р Нефт гэдэг газар гүйдэлтэй юм болоо да. Би саяхан найзуудаараа 2 машинтай за тэр нь бол Пирус 20, Пирус 30 гэдэг 2 машин байсан. Дорнод аймгийн Буур нуурыг зорж үзэхээр явсан юм л да. Очихдоо ч яах вэ? Бороо шороо шавар шавхайгүй, саад бэрхшээлгүй очоод сайхан амраад 2 хончоод за тэгээ хотын зүг жолоо мушиглаа. Гэтэл гараад 150 км орчим юм уу да. Ойролцоогоор нэг 19-р нефтийн ойролцоо бололтой шорон замаар явж байтал гинтэл хувингаар бороо зутгаж байгаа юм шиг ороод явахын эцгүй болголоо. За тэгэл бид нар ч тэндээ хонцоод маргааш нар гараад жаахан хатхаар хөдлөе гэдэг дээрээ бол заазуу болцоож аваад л майхан саваа барайл хонлоо. За маргааш нь ч боллоо. Бороо зогсолтгүй орсоор л байна. Дахиад нэг хоногоос өөр аргагүй болов. За тэгээд 2 хоног хээр тал газар хоол хүнсээ шавхаад тэгээ хончихсон. За хөдлөөд явж байтал тийм хурдан зам хатаж амжаагүй байлаа. Нилээд суучлгүй явж байгаад 16 цагийн орчим манай Пирус 30 машин маань сууж орхилоо шаварт. За Пирус 20-той явж байхад байсан хэд маань сумын төв орж чирэх машин олж ирэхээр төрүүлээд явсан юм. Нөгөө хэдээ хүлээж байх зураа эргэн тойрноо утасныхаа камераар зүүмлэж айл амтан байна уу гэж шалгатал тэр тэнд нэг айл хажууд нь нэг цагаан машин зогсож байгаа болтой харагдлаа. За азар суусан газар сүлжээтэй байсан болохоор нөгөөдөл рүүгээ спикер дээр нь тавьж байгаа залгаад энд айл байна. Тэлмэн бит хоёр явж тусламж гуйгаад ирье гэж хэллээ. Гэтэл найзын хоолой нэг л сөөнг маягтай тэг хурдан яваад наад айл руугаа очичоод ир гэд том алхаад очиод ингээд манай найз хэллээ. Гэхдээ найзын хоолой нэг л сөөнг сонин маягтай байлаа. За хоолой нарай өөр сонсогдохыг анзаарсан ч нэг их юм бодсонгүй. Окей гэдэл одоо уцаа салгаал машинда 3-ыг үлдээгээл би ч тээтэйгээ хамт тэр айлын зүг алхлаа. 18 цагийн үед л гараад явснаа санаж байна. За 2 км-ийн цаана байгаа амжигэл тэр айл харагдаж байлаа. Нөгөө машин тус тэгэнд харагдаж байлаа. За тэгэл бид тэр чин салгалаа явлаа. За бараг 2 цаг орчим алхаад л яг нөгөө барагцаасан зайндаа очиод харлаа. Нөгөө айл байдаггүй. За бид хоёр ч замдаа баахан маазраад нэг их юм бодсон юм байхгүй явж байгаа зорьсон газараа зорж байгаа газар руугаа хартал нөгөө айл гинтл харагдахаа болцсон. За бид хоёр гайхаал эргээл машин руугаа хартал машин ч сургаггүй. Гар утасны сүлжээ ч байхгүй байлаа. За ингээл бид хоёр ч одоо тал газар эвгүүцнээ ойлгоол эргэн тойрны ажилтал ойрхон адуу бэлчиж байна.
За ойрхон адуу булчиж байгаа юм чинь энэ хэвд айл байгаа байлгүй дээ гэж бодож зогсож байтал тэр адуун сүргийн азарган болтой бид хоёр руу юу юугүй л дайрлаа. За бид хоёр ч humгүй гүйж байгаад л эргээл хартал нөгөө адуу маань газар туураагаараа сэндийчээл байранда нааша цаашаа голхиол зогсож байгаа харагдсан. Ер нь л ирсэн замаараа буцъя гэд ядаж одоо сүлжээтэй газарч болтгоо олъё гэж бид хоёр алхаад ирсэн замаараа буцлаа. За тэгэл нэгэнт одоо нарч жаргасан бүрэнхий болсон байлаа. Алхаж байтал гинтл урд нилээн цаана хоёр бүүдгэр машины болов гэмээр гэрэл асчлаа. За бид хоёр ч баярлалаа. За энэ бол манай машин байх. Тийшээгээ хурдан алхаж очиод нөгөө өдтэйгээд уулзъя да. Тэнд сүлжээч орох байх гэж бодлоо. За ингээл алхаж явтал гинт уц дугарлаа. Автал Пирус 20-ын хэдийн явуулсан төвийн цагдаах нилээн санаан зовсон болтой. Та хоёр хаана байна? Энд ямар ч айл байхгүй ийм тал зэлүүд газар хамаагүй явж болдоггүй юм. Ойр хавьд чинь юу харагдаж байна гэж асуулаа. За бид хоёрт нөгөө харагдаж байгаа хоёр гэрлээ хэлтэл за наадах руугаа чиглээл алхаад бай. Бид нар байж магадгүй харин уцаа битгий таслаарай гэж цагдаах уцны цаанаас хэллээ. За гэтэл нөгөө хоёр бөөрхий гэрэл алхаал байтал шаргал гэрэл чинь гинтл 3 ширхэг болоод улам тодорхойл ирсэн. За тэгэл нөгөө 3 гэрэл чинь гинтл байрнаасаа хөдөлж эхэллээ. За бид хоёр ч гайхаал нөгөө цагдаахад хэлтэл ах нилээн сандарч айсан бололтой. За наадах чинь бид нар биш шүү. Гүйдэл гэдэг чинь наадах чинь байхгүй юу? За хурдан наанаасаа холд гэж хэлвүүгүй юу л утсан тасалдаал явчихсан. За ингэхдээ зэрэгцэл нөгөө 3 гэрэл бид хоёрыг чиглээл ямар ч машин мотоцикл явхааргүй овон товонтой газраар асар хурдтай наашаа ойртож эхэллээ. Бид хоёр ч сандраал чиглээсээ хазаагаал зугтаж байгаад л эргээл хардал ямар ч гэрэл байхгүй болсон байлаа швэ. За ингээд хоёр айсан амтан жаахан алхаж байтал харин төд удалгүй цагдаах бид хоёрыг олж ирээл гүйдлийн дайрлагад өртгөө шахлаа. Ийм хээр зэлүүд газар ингэж удаан явсан байтугай хондч болдгүй юм штэ гэж бид хоёрт гайхан хэлсэн юм. Ингээд сэтгэл санаа арай дээрдэж ахтай сумын төв орж нөгөө хидтэйгээ уулзтал хамгийн хачирхалтай нь өөдөөс та хоёрыг тэр яриад байсан айл руугаа яваад хэрэггүй. Цагдаа нарыг та нар руу явуулчихсан байгаа гэж хэлцээр байтал яагаад та хоёр явцсан юм бэ гэж асууд юм да. За би ч юу яриад байгаа юм? Бид тавуулаад уцсныхаа спикер дээр тавьж байгаа л яриад сонсоход яалчгүй та нар тийшээ яваа очоорой гэж хэлсэн биз дээ гэж хэллээ. Гэтэл нөгөө хэд маань үнэхээр тоглож байгаа шинжгүй үннээсээ хэлж байгаа бол та байна. Ингээл бид хэд ч бүр үнэхээр гайхын дээр гайхаж хоцорлоо. Гар утасны сүлжээний долгион удирдах дундуур нь өөр хүн ярьсан юм болов эсвэл яасан юм бол гэдэг л бодол толгойд эргэлдэж байлаа. За одоо бодох нь бид хоёр руу дайрсан тэр азарг бол бид хоёрын хойноос дагаж байсан гүйдэл рүү л дайрсан болтой юм бодгоо да. Сүлжээгүй эсвэл цагдаах ирээгүй бол бид хэд өдид яасан ч байх юм блэ бүү мэд. Ах дараа нь бид хэдийг тайвширсны дараа 10 хоног олдохгүй алга болсон тентхийн нэг иргэнийг өчигдөрхөн зогтсыг олсон тухай хэллээ. Сая бас л мэдээгээр дорндоос нэг зогтс олдсон гэж байна. Та нар минь хөдөөхээр явахдаа болгоомжтой яваарай. Одоо бид 9 минут хотод ирсэн ч миний хувьд орой болгон тэр 3 гэрэл нүдэн аних бүрээд унтахаар хөвтөх бүрээд нүдэнд харагдаад ер нь нэг сайн унтаж чадахгүй байгаа. Ямар сайндаа л энэ түүхийг шөнийн 3 цагт босоод бичиж суух вдэ гэсэн байна. Ямар амар юм бэ те. Амар юм. Тэр ер нь тэр зэлүүд газар нэг юу шүү дээ. Харин тийм. Тэгэл
нэг 2 3-ын нараа явж байгаа үед бол ээд ер нь салаад хэрэггүй дээ. Цөөхөл явж байгаа л бүр тийм ээ. Байгаад нэмэргүй одоо тэгээд одоо хэцүү шүү дээ. Юу ч тааралдах юм бэлээ. Тэгэл одоо галзуу солиотой амтны таарж магадгүй. Эсвэл тэр хэрийн гүйдэл нь таарж магадгүй. Гэл боддог юм. Би бол нөгөө төрүүчийн төл дээрээс нөгөө өнгөрсөн 100 замын үед явж байхад нөгөө өдөөсөж 3 гээд гараад өгсөн чи яг 2 өнгөрөөд 3 гээд нөгөө замын үдээр орж ирэл тэгээд шүнжингөө давхад бол бас л эвгүй л замаас яг замаад агаад явхад бол гайг байгаа. Тэгээ машины том ачааны дэрнүүдийн гэрэл ингээд тусаад байгаа. Замаас гараад жаахан харанхууд зогсоход л нөгөө биеэс ч марах гээд ингээд зогсоход л бас эвгүй шүү. Эвгүй шүү дээ. Юм хараад байгаа юм шиг. Харин гэтээ бас энэ надад сони энэ ингээд долгион бас булаацалддаг. Гар утасны долгионыг аваад тэгэд өөр хүн болоод ярьсан шүү дээ. Тийм. Гэтээ би бас яг иймэрхүү юмнуудыг бол уншиж лээсэн л да. Яг юу гэдэг тийм ингээд одоо жишээлх юм бол би тань руу залхаад ингээд юм ярьж байхад танд ерөөсөө миний дудлаач чаагүй би ч тань руу залхаагүй байж идэг. Биш нэг тиймэрхүү нэг юм сонсч ирсэн шиг санагдаад. Танд дуудлага ирээд байгаа нэс би тань руу залхаагүй гэдэг ч үл за нэг тиймэрхүү юмнуудыг бол уншиж ирсэн. Яг тиймэрхүү зүйлүүд бол болж ирсэн гэж ярьдаг юм байлаа. Амар энэ юуны элсэн тасархай бол бас гүйдэлтэй л гэдээ шүү дээ. Баруун аймаг руу явж байхад яг төв замаар явж байхад гайгүй л дээ. Тэгэл тасархай чинь нөгөө засамдаас нь гараад жаахан яваал бүрийн мөрийгээр явхад бол бас л эвгүй л гэж дуулдтыг. Лүнгийн зам бас гүйдэлтэй гэж. Харин хүмүүс бас тэрийг айгуу тэгэж. Тэр нэг хүүхэд тэрсэн хүүхэн уйлаад яваад идэв гэсэн чинь лүнгийн зам дэрж. Мэдгүй. Тэрийг бол би бүр дээр үе сонсч байсан. Тэгээ сүүл бас нэг юугаар бол бас ахаад нэг нэвтрүүлэг подкаст маягаар бол сонсон. Яалтчгүй лүнгийн зам гүйдэлтэй гэдгийг бол бүр дээр үед бол ярьдаг байсан. Тэгэл сүүл тарин гайгүй болцсон юм болоо та. Харин хүмүүс бол яг ярьдгийн. Гэхдээ би ч угаасаа өөрөө нөгөө мэдэрч үзег болохоор за байдаг юм байна да л гэж бодсон. Ийм мэдэрч үзүүлстэй жинхэнэ хамаг шар ус чинь босох баг. Тэгээ шүү дээ. Яг нөгөө зог тусах байлгүй дээ. Зог тусаад зогсч явуулч одоо дүүрчлээ. Сүнсүлдээ татуулчул тэгээд одоо дууссан. Соруулчул одоо дууссан юм болно шүү дээ. Тэр чийс аюултай ингэ үздэй. Тэгэл одоо нөгөө үддэг хардаг, застдаг барьдаг хүнээр л явж тэр нэг хиймэр сүлдээ дуулахгүй бол тэгээд нэг одоо сүнсийн сорчул тэгэл бас л ивүүтэй л явж байгаа. Аимшигтай шүү бас. За ингээд өнөөдрийн манай хөтлөгч Намууна бит хоёрын бидэнд тохиолдсон аимшигт явдлууд цовруул нэвтрүүлгийн 9-р дугаарыг бид нэр та бүхэндээ хүргэлээ. За тэгээд манай радиогийн пэйж хуудас байгаа UBM гэдэг англи үсгээр бичээд 89.3 гэдэг ингээд бичингүүт ягаан логотой пэйж хуудас гарч иж байгаа. Тэгээд та бүгд маань өөр тохиолдсон аимшигтай бас иймэрхүү сургамжтай үйл явдлуудыг манай пэйж хуудас руу ороод бичээрэй. Бид нар бол бас өөрийнхөө нэвтрүүлэгт нэг чимэг болгоод бас нэг удаагийн нэвтрүүлгээс нь та бүгдийн түүхийг бас өргөж өгнө. Бас олон гой сонирхолтой түүхүүдийг бол бас зарим сонсогчд маань бид нар тэр ирүүлсэн сэтгэл хөдлөм түүхүүдийг бас ирүүлсэн. За бид нар ч бас өөртөө судалдаг аимшигын нэвтрүүлгүүдээр аимшигын түүхүүд бас байдаг. За тэгээд зарим манай оролцож байгаа хүмүүс ч гэсэн танай аимшигын нэвтрүүлгийг сонссон. Надад бас нэг ярих түүх байгаа шүү ч гэдэг юм уу. Ингээл одоо бас нэг үе явбал хүмүүс бас нэвтрээд байгааг нь мэдгэж байгаа манай нэвтрүүлгүүд тийм ээ. За ийм байна да. Тэгээд хамтран ажиллах юугаан зарлаа тэгээд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөх үү дээ. За тэгээ. За хамтарч ажиллах байгуул одоогоос юу гон гарлаа шүү дээ. Тэглээ дээ. За тэгээд бас энэ хугацаанд амжаад бараа бүтээгдэхүүний сурталчлуулах за тийм үү альбом байгуулах байх юм бол манай мэдээч нөгөө радиог утсаалах 9664 80 тэгтэг 9664 80 тэгтэг гэсэн дугаар утсаас холбогдоод тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За ингээд манай өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд цовруул нэвтрүүлгийн 9-р дугаарыг та бүгдэд хүргэлээ. За та бүгд маань үргэлжлүүлээд дуу хөгжмийн цагаан хүлээж авч сонсоорой. За баярлалаа, баяртай. Баярлалаа намаа. Баярлалаа, баяртай.